Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр замыг бараг энэ 150 тэрбум төгрөгөөр одоо холдуулчихна л та. Энэ төмөр замаа холдуулсан над гүүр барьснаас хамаагүй бага өртөгтэй болох байх шүү баг. Төмөр замаа холдуулчихаас бол засгийн газар энийг яагаад эргэж харж болдгүй. Тэгээ Улаанбаатар хотынхоо төвд тэгээд ийм өндөр өртөгтэй гүүр байрны энэ төргээд тэгээд тэрийгэ тэр үе тээс энэ үе тээс ингээд дахин одоо зохимжтой биш сонсогдож байна. За тэгээд зайлсан руу явж байгаа цаатлын зам өөрөө төгжрэлтэй гэдгийг би бол хэлсэн. Цаашаа явж байгаа зам нь өөрөө төгжрэлтэй. Цаанаа очиод төгжрэлгүй бол зөв шийдвэрээ. Улаанбаатар хотынхоо төвлөрлийг цаашаа гаргаж байгаа. Цаанаа очиод яах вэ? Тэг гүүрэн дээр л төгжрэн шүү дээ. Хайрын 100 хэдэн тэрбум төгрөг. Юм болгонд зээл авч байгаа бид. Бүх юм дээр зээл. Одоо яригдж байгаа юм бол гүүр зээл, үйлдвэр зээл, зам зээл, бүгдээрөө зээл. Тэгээ одоо хэн төлөх вэ? Өөр хүүхдүүд мань ухаантай учраас төлөх байх л та тий. Бидний өөр хүүхдүүд биднээс илүү ухаантай хүмүүс гарч ирээд одоо бидний тавьсан үр зээлийг төлнө гэж. Одоо би одоо тэгж найдаж байна. Одоо тийм найдлаганд л одоо байхаас биш одоо бүх юмыг амар тэгээд найдлахгүй аялалтаа нүш.